Сайн байна уу? Soul Studios мэдчилж байна. Танд нөрөө мэндийг хүргье. Тэгээд манай нэвтрүүлгийн цаг эхэлж байна. Тэгээд юуны өмнө захим хаягаа танд танилцуулъя. Тэгээд манай вебсайтаа хаягуул www.md1.radio.com сайтай байгаа. Тэгээд мөн та манай радиод өөрийн санал хүсэлтэй болоод мөн мэдчилгээ тайлбарлах бол MD1 radio@never.com саяар тайлбарлах боломжтой байгаа. Тэгээд мөн манай нэвтрүүлгийг шууд хүлээн авч үзэх болоод мөн давталыг үзэхээр бол та YouTube-ийн хайн хэсэг дээр MD1 зай аваад радио гэдэг ч юм уу та шууд хүлээн авч үзэх боломжтой байгаа. Та маань бидэнтэй фейсээр холбогдох боломжтой. Фейсийн манер Mongolian Diaspora гэсэн нэртэй байгаа. Саяны хэлсэн MD1 radio@never.com гэсэн имэйл хаягаар хайж болно. Мөн та бидэнтэй фейсийн хуудасаар холбогдож болно. Хуудсын манер Mongolian Diaspora интернет радио стейшн гэсэн нэртэй байгаа. Тэгээ манай нэвтрүүлэг 7 хоног бүрийн даваа лав баасан гаргуудын орой 20 цагаас 21 цагийн хооронд танд хүрж байгаа лээ. Та эдгээр цагуудад бас бидэнтэй хамт байгаарай. Мөн манай MD1 радиогоос бэлтгэн гаргадаг охид өсгөгчүүд, эмэгтэйчүүд, ээжүүдэд зориулсан дэгчин зүрх нэвтрүүлэг маань мегмар гараг бүрийн орой 20 цагаас 21 цагийн хооронд танд хүрж байгаа. Та энэ цагт бас бидэнтэй хамт байгаарай гэж хүсэж байна. За тэгээ нэвтрүүлгээ эхлээд бүгдээрээ дуучин зоригт шийдэл нарын хамтран дуулсан урахгүй, хуучрахгүй, хуурахгүй гэсэн дуу танд зориулъя. Урагш долгой өдрөг алхан харцмэн газар биш тэнгэр ширтэн химнэлт хөлний лүлэн товшин бүгдээр Чиний сэдэх тарих минь
За бүгдээрээ дуугаа сонсоод ирээд ирлээ. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлгийн эхний хэсэг болох. Өнөөдөр алдартан болонгаа тань төрөх гэж байна. Өнөөдрийн алдартнаар хин байна гэхлээр. За зүрх нариж жижиг юм уу? За өнөөдрийн алдартан маань Минхо гэсэн талант бас жүжигчин байгаамаа. Тэгээд жүжигчин 87 оны 6 сарын 22-нд төрсөн. Тэгээд нэг хүү нэг охинтой айлын баг байгаа. Тэрээр анх 2006 онд EBS буюу Монголоор бол боловсролын телевизийн нэгэн драмаар урлагт хүл тавьж эхэлсэн. Тэгээд ер нь тэр цагаасаа эхлээд өнөөдрийн хүртэл ер нь нэлээд олон уран бүтээл дээр ажилласан монголчууд бас нэлээд мэддэг болсон байгаа тийм. Тэгээс олон киногаар нь болоод бас түүний олон бас драмаар ялангуяа. Тийм кинохоос илүү драмаар маш ихээр F4 гэдэг драм бас тоглож байсан. Тийм тэр драм гэх мэтчлийн олон драмаар дамжуулж ер нь их нэрд гарч байгаа олон тамд танигдж байгаа юм жүжигчин байгаа. Тэгээд ер нь 2009 оноос хойш янз янзын шагналуудыг 3 жилийн дараа маш олон шагналуудыг авч хэлсэн байгаа. Тэгээд сүүлийн байдлаар их юм бол 2015 онд 9 том шагналыг хүртсэн байгаа. Тэгээд бас хажуугаар нь талант гэж байгаа шалтгаан бас өөр авьяас байна гэдгийг бас илэрхийлж байгаа. Бас тэжгүй дуучин. Тэгээд өөрийн гэсэн нийтдээ 7 альбомтай. Тэгээд 7 альбом нь анх 2009 оны 4 сарын 9-нд гарч байсан бол хамгийн сүүлийн альбом нь өнгөрсөн оны 11 сарын 25-нд гарч байсан байгаа. Тэгээд альбомынхаа нэр нь гэх юм бол Extreme гэдэг альбомноос эхлээд саяны мөгийн ярьсан F4 энэ драмын тусгай бас edition 2 дээр нь дуулж байсан байгаа. Тэгээд миний бүх зүйл тэгээд сая бас тийм кино нэлээд шуугуулад амьдсан. Монголд ч гэсэн гарч яасан өв залгамжлагчид гээд энэ киноны OST дээр ч гэсэн ажилласан байгаа. Ямаас дуулнаа баярлаа гэл ер нь яг фэнүүдтэй зориулсан өөрийнхөө одоо бүхэл чадах авьяас чадраа зориулж фэнүүдтэй бэлэг барьсаар байгаа нэг уран бүтээлч байна. Тэгээд дууны хажуугаар бас олон драм тоглосон гэж хэлсэн. Бас олон кинонууд болоод бас телевизийн богино хэмжээний нэвтрүүлгүүдэд маш их оролцдог байсан маа. Тэгээ өнөөдөр ч гэсэн оролцож байгаа л таалдаг байсан өнгөрсөн цаг дээр. Тэгээд сүүлийн 4 том кинонд тоглосон яг гол дүрийг нь. Тэгээд анх 2008 онд 2 кинонд тоглоод 15 16 онуудад бас кино тоглосон байгаа. Хамгийн сүүлийн мэдээ хэмээл Bounty Hunters гэсэн кинонд энэ онд тоглож одоо энэ онд гарч байгаа. Хажуугаар нас урлагийн олон тоглолтуудыг хийж явдаг. Тэгээд өөрийн гэсэн бие даасан тоглолтыг бол 2014 оны 1 сарын 18-наас эхлээд Global Tour хийж хэлсэн байгаа. Тэгээд Япондас 15 онд хийжсэн, Солонгосын Илсан хотод бас хийжсэн. Тэгээд энэ оны 1 сарын 16-нд анхныхаа ток шоуг хийжсэн байгаа Кёнгийн их сургуульд. Тэгээд ингээ харах юм бол маш олон талбар дээр одоо идэвхтэйгээр бас чадралгаар ажиллаж байгаа талант маань өнөөдөр яг төрсөн юм байна. Тэгээ өнөөдрийн төрсөн өдөр нь бол нэлээд нэжгэр болж байгаа. Олон фэнүүд нь бас хамтдаа баярлж байгаа. Тэгээ бас хажуугаар нь саяны кинонуудад их тоглосон гэж ярьсан. Кинонуудын дуунууд дээр ялангуяа Mnet буюу music хөгжмийн одоо сувгтай одоо гэрээ байгуулад After Story гэсэн бас тийм нэвтрүүлгэлд оролцоод яг зөвхөн дуунууд дээр нь ажилласан, дуунуудын дуулсан тийм тусгай өвөрмөц гэх юм бол яг ийм мэдээлэл бас түүний тухай байна. Тэгээд тэрээр нь Сөүлийн ууган иргэн юм байлээ. Талбарын авьяастай. Тийм, талбарын авьяастай мундаг залуу уран бүтээлч байлаа. Тэгээд өнөөдрийн маань алдартай Минхо байлаа. За тэгээд дараагийн хэсэг рүү бүгдээр орё. Дараагийн хэсэг маань юу гэхээр мэдээний хэсэг байна. Тэгээ мэдээ маань эхний мэдээ маань юу байна гэхээр улсын 1-р төв эмнэлэг салбар амбулатортой боллоо гэсэн мэдээлэл байна. Тэгээд 90 жилийн баялаг төөх болон ариун туршлагатай 1-р улсын 1-р төв эмнэлгийн нэг жигүүр болох салбар амбулатор үүдээ нээж байна. Тэгээд засгийн газраас орон нутгийн эмнэлгүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор 11 аймагт онцлогооны төв байгууламж, улсын 1-р төв эмнэлэг, мөн хавдар судлалын үндэсний төв, мөн их хүүхдийн эрүүл мэндийн төв, цэргийн нэгдсэн эмнэлэгт 79 тэрбум төгрөгийн шинэ тоног төхөөрөмж
сурлуулсан байна. Тэгээ мөн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий үндэсний онцлогооны төв болон анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн нэгдсэн эмнэлэг мөн Ховд аймаг дэх баруун бүсийн онцлогооны төвийг 300 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж эхэлсэн гэдгийг бас тэрээр тэмдэглэсэн байна. Тэгээд энэ ажлын үр дүнд Монгол хүн Монголдо онцлогоо шинжилгээ хийх үндэс бас нөхцөл бололцоо бүрдэх юм байна. Тийм 3 сая хүн амтай манай улсад 3 дахь шатлалын эмнэлгийн ачаал мөн их байдаг. Бид ард иргэдэд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхээс гадна нийт мэрэгчлэнүүдэд сургалт зохион байгуулдаг. Тэгээ тиймээс бид чигүүр төслөө засгийн газар танилцуулсан бидний санаачлагыг ерөнхий сайд дэмжиж өнөөдөр биелэлээ олж байна гэд мөн 90 жилийн түүхтэй сургуультай манай хамт олон илүү өндөр бүтээмжтэй ажиллах болно гэдгээс амдаж байна гэж эмнэлгийн захирал бямд орж хэлсэн байна. Ерөнхийлөгч 3 улсын төрийн тэргүүн нарын дээд түвшний улсанд оролцохоор Молдова гэсэн мэдээг танд хүргэх гэж байна. Монгол улсын ерөнхийлөгч Захиагийн элбэгдорч 2016 оны 6 дугаар сарын 23-наас 24-ний өдрүүдэд бүгд найрамдах Узбекистан улсын нийслэс Ташкент хотноо болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн ээлжит 16 дугаар хуралдааны өргөтгсөн хуралдаанд ажиглагчаар оролцохоор өнөөдөр мордлоо. Хуралдааны үеэр Монгол улсын ерөнхийлөгч Элбэгдорч Монгол улс, Оросын холбооны улс, бүгд найрамдах Хятад ард улсын төрийн тэргүүн нарын ээлжит 3 дахь дээд түвшний уулзалтанд оролцож, Оросын холбооны улсын ерөнхийлөгч Путин, бүгд найрамдах Хятад ард улсын дарга Си Цзиньпин, бүгд найрамдах Узбекистан улсын ерөнхийлөгч Ислам Каримов нартай тус хоёр талын уулзалт хийнэ. Монгол улс, Оросын холбооны улс, бүгд найрамдах Хятад ард улсын төрийн тэргүүн нарын уулзалт нь 3 талд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хамтын ажиллагааны ирээдүйтэй чиглэлүүдийг тодорхойлох, дээд түвшинд хүрсэн тохиролцоог ажил хэрэг болгоход чухал ач холбогдолтой. Уулзалтын үеэр 3 талд хамтын ажиллагааны зарим баримт бичигт гарын үсэг зурхаар төлөвлөж байна. Тэгээд дараагийн мэдээ маань Северийн хамтлаг Монгол тоглолтоо хийнэ гэсэн мэдээлэл байна. Тэгээд Shamk Entertainment болон AS телевизийн урилгаар Оросын холбооны улсын нэрд гарсан Северийн хамтлаг Монгол тоглолтоо хийхээр болсон байна. Тэгээд тэд энэ тоглолтондоо Sings for Mazalay урайтаагаар Базалай хамгаалах үйлсийг олон улсад таниулах зорилготойгоор хийж байгаа гэдгээрээ онцлогтой юм байна. Северийн хамтлагийг 2001 онд хамтлагийн гослол дуучин Рома Билик үүсгэн байгуулжээ. Тэгээд тус хамтлагийн гослол дуучин Роман Билик, мөн бөмбөрчин Михаил Крев, мөн хөгжимчин Васила Заворов, мөн гитарчин Алексей Левчик, мөн Максим Ленов нарын 5 гишүүнтэй гэж хэлсэн байна. Тэгээ удахгүй тоглолт нь болох юм байна. За тэгээ дараагийн маань мэдээлэлээр их талын жаз 10 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Монголын уран бүтээлчдийн гадаадын жаз хамтлагуудын урт хугацааны хамтын ажиллагаа, харилцаа холбоог хөгжүүлэх зорилготой их талын жаз олон улсын 10 дугаар их наадам Улаанбаатар хотноо эх сарын 12-наас 14-ний хооронд болох гэж байна. Энэ жилийн наадмыг Найрсаг Улаанбаатар хөтөлмөрийн хүрээнд нийслэлийн засгийн газрын тамгийн газар, нийслэлийн соёл урлагийн газар, Монгол улс дахь Швейцарын хөгжлийн агентлаг, бүгд найрамдах Турк улсаас Монгол улсад зугаа элчин сайдын яам дэмжин ажиллаж байна. Тус наадамд бүгд найрамдах Турк улс, бүгд найрамдах Герман улс, Оросын холбооны улс болон Япон зэрэг улсын мэрэгжлийн жаз хамтлаг уран бүтээлчдээс гадна Монгол улсын филармоны дэргэдэх Баян Монгол жаз найрал хөгжим Пауз хамтлаг болон дуучин Хишгянаар оролцсноо. Наадамд бүгд найрамдах Турк улсын нэрт жаз гитарчин, хөгжмийн зохиолч, Стамбулын алдарт Nardis Jazz клубыг үүсгэн байгуулагч Önder Fojan болон түүний квартет хамтлаг өөрсдийн Турк ардын уламжилт хөгжмөөс гадна Монголын олонд төгсөн хөгжмийн бүтээлүүдийг стандарт Алав Турка жаз найруулгаар тоглох бол Оросын албаны улсын шинэ үеийн мэрэгжлийн жаз хөгжмийн томоохон төлөөлөгчд болох саксофонч, хөгжмийн зохиолч Павел Скорновикой, төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Юлия Перминова, бөмбөрчин Александр Зингер,
Холбооны бүгд найрамдах Герман улсын бас гитарчин Мартин Цинкер нарын дөрвөл стандарт уламжлалт жаз хөгжмийн уран сэтгэмжийг олон нийтэд танилцуулах юм байна. Мөн Токио хотны гаралтай Хача хамтлаг нь New Orleans Американо фанки жаз төрлийн эрч хүчийг Монголын сонсогч үзэгчдэд мэдрүүлэх ажээ гэсэн сайхан мэдээ байна. За тэгээ энэ хөр мэдээний маань хэсэг өндөрлөж байна. Тэгээд бүгдээрээ нэг дуу сонсоод ирье. Ямар дуу хөрөх гэхээр дуучин Окагийн Киви хамтлагийн ахлагч Окагийн би дуулах та гэсэн уран бүтээлийг танд хүргье. За бүгдээрээ дуугаа сонсоод ирлээ. Тэгээд маш гоё клиптэй, маш гоё уран бүтээл байлаа. Танд таалагдсан баг. Тэгээд бүгдээрээ өнөөдөр зөв зан чанар гэдэг нэвтрүүлгийнхаа сүүлийн хэсгийг хөрөх гэж байна. Тэгээд маш урт удаан 3-4 хэсэг явчлаа тийм. Тэгээд өнөөдөр бас сүүлийн хэсгийг хөрөх гэж байгаа да. Артаа тэгээд маш гоё зан чанарын талаар бүгдээрээ ярилцж байгаа. Тэгээд өөрсдөө ярилцъя. Зөвхөн нэвтрүүлэг ярьж дуусах. Тийм, маш олон нэвтрүүлэг болох байлаа. Гэсэн хэдиж бас өөр бас ярих зүйл байгаа учраас тийм. Дуусгая гэсэн шийдвэр гаргасан. Тэгээд өнөөдрийн эхний зан чанар маань юу вэ гэхээр хүлээстэй зан чанар байгаа. Тэгээд үүний эсрэг зан чанар нь юу вэ гэсэн чинь ялгуурладаг зан байд юм байна. Юмыг айгүй ялгуурлаад энэ дээр хүлээц танд энэ дээр хүлээцгүй байна гэж бас нэг жоохон тооцоотой юм. Тийм айгүй нэг жоохон тооцоотой маяг ингэ бодож ийж ингэж өөртөө ашигтай зүйлэг ч юм уу тийм. Ер нь өөртөө ашигтай зам байл хүн яаж аль гөрөөдөг те. Тэгээд ер нь хүмүүсийн зан чанарын төлөвшөлт өөрөөр байдаг болохоор яг энэ зам бол энэ хүртэл ингэх юм бол энэ л хүлээцтэй зан гэж хэлэх аргагүй. Тэгээд өөрийнхөө бас энэ хүлээцтэй зан чанарыг та нас хөгжүүлээрээ тэгээд ер нь бас хариуцлагатай байх хэрэгтэй л те тийм. Хариуцлагатай зан чанар байж иж бас юмд хүлээстэй чандна. Юм нэг тууштай чандна. Тийм шүү тий. За тэгээд бас өөр зөндөө олон зан чанар юм тийм үү? Тийм тэгээд яг нэг бүр ингэж яриад л өөр зүгээр маш гоё. Тэгээд бас таачсандээ өөрийнхөө танд хүлээстэй зан хэр хүлээцтэй хүн бэ гэдэг талаараас та бидэнд хуваалцаарай. Тэгээд ер нь хүн хүлээстэй байснаар яг ямар ач тусыг бас мэдэрч болох талаар бас хуваалцах нь зүйтэй байх гэж бодож байна. За тэгээд ер нь бас зөв зан чанар донд яхааргүй нэг ууч зан байдаг да. Нэг ууж хүн байдаг ч юм тандах тийм нэг эмоцорой биш. Тийм нэг тогтун хүлээцтэй байж байгаа тийм. Тийм хүмүүсээс их юм боддсон юм шиг байгаа маа. Энэ хүн бодож байгаа л нэг юм хэллээдэ гэж хэлмээр зарим хүмүүс яг таг гэж нэлээд хүчтэй үгийг хэрэглээд ярьж байдаг. Нэлээд нухацтай бодсон нийцэд гарч байгаа үйлдэл хийж байдаг тийм. Тэгээ хүлээстэй зан гэд бодохоор яг ингээд чамаа төрөө ингээсэн чи тогтун ингээд байж байгаа нэг ширүү яг нэг ингээд голын налалчдаг гэдэг. Тэгэхээр нэг яг ингээсэн чи нэг аавууд нэг тиймэрхүү штэ аавууд ингээ байж байгаа л юм асуусны дараа шууд юм хариулахгүй сүүлд нь бодож байгаа нэг хүлээстэй нэг байж байгаа нэг чинтэй нэг хэллэг ч юм уу тийм байдаг. Чиний ер нь тийм бодож байна уу? Ер нь тийм шиг эмгтээчүүдээс илүү эрэгтэйчүүд хүлээцтэй зан арай нэг их байдаг санагддаг юм аа. Тийм дээ. Тийм болохоор бас эмгтээчүүд жоохон төрүүлж дуурчих гад байдаг. Ер нь бас эмгтээ хүмүүсээс хүлээцтэй зантай хүмүүс байна. Хүлээцтэй ууж юу юм нэг боддог, боловсруулчаад ярьдаг, үйлддэг хүмүүс байна. Тэгээ хүн болгонд бас ялгаагүй бас янз янзын зан чанар байдаг. Тэр дундаас яг таас урдын нэвтрүүл дээр ячаасаа сайн зан чанарыг төрүүлж хайж олж харьяа. Тэгээд тэр зан чанартай хүнийг яг тийм хүндлэн бас хүндлэх зан чанар ярьжсэн те. Тамлаар хүндлээд хүндэлтэй харилцаж байя гэсэн зүйл хэлжсэн. Тэгээд тийм байна. За тэгээд бас өөр зан чанар хэм бол сая ууж зан ярьлаа. Уян хатан зан чанар бас гэж байна тий. Тэгээ уян хатан зангийн эсрэг зан болохоор юу вэ гэсэн чинь гүжүүс зан гэж байна. Тэгээд гүжүү зантай хүнээс л уян хатан байдал ер нь гарахгүй байна шүү дээ тий. Ер нь ховор. Тий ховор гарах нь ховор. Ер нь ховор гарах. Тийм баг. Тэгээ ер нь яг энэ зан чанар болохоор альва төлөвсөн ажил мөн санаа оног бухимдаж дургуутгүйгээр өөрчлөхөд бэлэн байдаг. Тийм шаардлагатай гэвэл тийм стан уян хатан зан чанар. Яхад ч бэлэн тий. Тийм хичнээн миний одоо 1 сарын турш бэлдсэн төлөвлөгөө байлаа шаардлагатай гэвэл тэрийгээ доош нь тавиад өөр хин нэг 5 минутын өмнө гаргасан саналыг хүлээж аваад хийж чаддаг нэгэн бол яхаар гууч зантай гэж бодож шít уян хатан. Тийм тий.
тэ мөн яг нөөц боломжоо ашиглаж чаддаг тийм хүмүүс байдаг бахан тий. За тэгээд уян хатан чанарын хувьд бас бид хамтдаа нэвтрүүл болгон дээр нэг зан чанарыг нэг амьтантай зөрлөж байгаа. Тэгээд уян хатан зан ямар амьтантай зөрлөдөг гэхээр сон бэлзуухаага. Тэгээд гайхалтай уян зан чанартай сон бэлзуухаа 9 см биетэй хэрнээ шаламгай шувуу бас цэцэгнээс цэцэг рүү шумбан нисэж балыг нуухагаад нисэж байх зур ямар ч шавжиг тун чадварлаг барьдаг. Сон бэлзуухан маш сайн хөгжсөн булчинлаг далавчин түүний нийт биеийн жингийн 25-аас 30% эзэлдэг. Уян хатан чанар тийм чанар нь байгаа учраас тэрээр нисгтэй ч гэсэн бас шаардлагатай гэвэл хоолойч идчин хажуугаар нь амтнаач барьчин балын ч уучна. Тэгээ ер нь ингээ харахад нэг бид нар ярьдаг шүү дээ шүдэнсний хайрцагт шүдэнсний хайрцагт орчхоор хэмжээний шувуу санагддаг шүү дээ надаа. Тэр шаргуу бахан тий. Юмд ер нь шаардлага гарвал газ холбирч чаддаг. Тэгээ уян зан чанартай уян хатан байхын тулд та юун дээр анхаарах хэрэгтэй вэ гэж бодож байгаа хэл та. Тэгээд хэрвээ та илүү сайн хөгжүүлэх гэж бодож байгаа бол өөрчлөлийг урдчлан таамаглалцсан байх юм бол та илүү уян хатан байж чадна. Зарим хүмүүс А, Б төлөвлөгөөтэй байдаг л зарим бүр В, Г, Д, Е төлөвлөгөө хүртэл гаргачихсан байдаг. Магадгүй энэ хоёр хүнийг харьцуулах юм бол Е төлөвлөгөө гаргатал хүртэл гаргацсан хүн илүү уян хатан байж чаднаа гэж бодож байна. Тийм тий. Тэгээ мөн өр өгөөжийг бас эрэлхийлдэг. Маш чухал байгаа тий. Тэгээ мөн өөрчлөлт нь мөн шин боломжийг бас бий болгодог учраас тэгээд өөрчлөлт бас бэлэн байх нь маш чухал байгаа тий. Тийм. Тэгэл яг ер нь амьдралд юу ч тохиолдож байна шүү дээ. Тийм маргааш бид нэр юу болох юм мэдгүй хүмүүс тийм маллаар шаардлага гарах юм бол саяны хэлсэн шиг үр өгөөжийг хэлхийлээ та үнэхээр энэ өгөөчтэй юм а гэж бодож байгаа бол өөрчлөлтөнд бэлэн байгаад өөрчлөлтөнд бас хамтдаа оролцоод өөрөө бас өөрчлөлтийг хийгээ явдаг нэгэн байгаасаа гэж хүсэж байна. Тийм тий. Тийм мөн яг хийн гэснээр заавалчгүй хийдэг ба. Маш чухал байгаа тий. Тэгээд төлөвлөгөө холбогдох зам болох. Тийм шүү дээ. Тэгэл урууч чарвал хаашаа цаашаа гэж янз болсон тий. Тийм мөн төлөвлөгөөгөө өөрчлөх үед ямар нэгэн шалтгаан тайлбар мөн тооцохгүй байх нь маш чухал байгаа тий. Тооцохгүй байх. Тайлбар бол хэрэгтэй. Шалтгаан бол дэмий юм болоо гэж. Шаардлагатай тийм тайлбарлаж иж өөрийнхөө ярьж байгаа санал болгож байгаа тэр зүйлээ хүмүүст илэрхийлж хүмүүс гэсэн тэрийг нэр хэрэгтэй мэн гэж хүлээж байгаа юм. Шалтгааны хувьд л ямар нэгэн зүйл дээр шалтгаан тавиад шалтгаан гэхээр л жоохон негатив болчихж байгаа шүү дээ. Одоо яг юу гэх нэрэж бас тийм тайлбар бас хэрэгтэй л дээ. Гэхдээ л бас тэр чинь нэг заавалчгүй тайлбарлаад тэгээд нэг шалтгаалал тийм харин тийм зөв талаас нь тиймэрхүү ойлгож болно. Ойлголоо. Тэгээд түрүүний хоёлаа нэг ууч зан гэдээ яриад өнгөрсөн чинь ууч зан ч гэсэн айгу хүнд заавал байх хэрэгтэй зан чанар тийм үү? Тэгэл яах вэ? Ууч зангийн эсрэг талт нь эсрэг зан өсөрхөө зан гэж байдаг тийм. Тийм яг ууч зан болохоор сэтгэлийг бас эвтээсэн хүний талаарх гомдлоо арилгаж мөн тэр хүндээ бас буу санахгүй байх нь маш чухал байгаа тийм. Ер нь сайн уучлалт чаддаг юм уу? Тийм. Ерөөд уучлалтай штэ уучлалтай. Огцон өстө асуудаг штэ тий. Гэт асуумар санагдаа. Би ч гэсэн ер нь хүмүүсийг айл болох тэр дор нуучлаад өнгөрөхийг хүсдэг. Дараад нуучлаагүй өнгөрцөн аягүй харамсал маань цаг явах тусам илүү хөстэй юм болоо. Тэгээд харамсаад байвал бас сүүл нь одоо би яг ингэсэн тэр бас тэгсэн гэж шууд ингэ тайлбар сүүл нь уулзах боломж бол хийлээд өнгөрөх арай дээр юм болоо гэж бодож байна. Тэгээ хэрэг тэгээд байгаад байх юм бол саяны хэлсэн нөгөө нэг муу санаа бас уучлаагүй тийм уучлаагүй тохиолдолд муу санаа маань шүү их болоод байх юм болоо гэж бодож байна. Тийм болохоор таа ч гэсэн магадгүй өнөөдөр нэвтрүүлэг үзэж байгаа л хэн нэг уучлах хэрэгтэй гэж бодсон бол уучлах шаардлага гарсан бол та нэг хойш цаг удаад дэлгөө уучлаарай. Хүн уучлаарай гэсэн бол уучлаа гэдээ шууд хэлээд зөвхөн хэлээд тасгүй зүрсгэлээсээ уучлах чаддаг нэг. Тийм тийм амаараа ярих нь шүү дээ. Үйлдэх нь маш чухал тийм. Тэгээд ер нь тэгвэл хэр та өөрийгөө ууч зантай вэ гэдэг нэг өөрөөсөө асуугаад үзээрэй ер нь. Тийм тийм. Хин нэг нь таны гомдох юм бол та уура барьж чаддаг уу? Гомдож байгаагаа ер нь шууд илэрхийлждэг үү? Ер нь өөрийгөө ер нь гомдоод байгаа зарим хүмүүс мэддэггүй шүү дээ. Тийм. Яагаад аа мэддэггүй? Тийм би сая гомдсон байсан байж тээ гэдэг сүүлд нас нэг эргэж боддог.
анзаардаг. Та ер нь хэр гомдж байна, хэр уура барьж байна. Тэгээ бас дотроо хин нэгэнтэй муудалцсан бол эсвэл эвгүй зөрчил гарсан бол тэр харилцаагаа сэргээн босгохын төлөө та хэр их бодож төлөвлөж байна. Таас нэг анзаараарай. Тэгээ бас ер нь хүнд өс хонзон санаж гэнэ үү? Тий, өөрөөс асуугаад ичээрэй тий. Дуушил байхгүй нэ гэж харж ин тийм болохоор таас өс хонзон саналгүйгээр өсөө одоо өшөөгөө аавна гэж юм хэлдэг шүү. Тий. Энийг бол тэр намайг басаад би өстө нарыг ална гэдэг жоохон тийм өс хонзонтой хүмүүс байдаг. Харин тэгэлгүйгээр та хин нэгнийг уучлах юм бол яг үүний эрэхтэй уучлал гэдэг өөрийнх нь төлөө зүйл гэж сонсон. Тийм. Тэгээд яг ууч цангийг бас хэрэгжүүлэхэд бас эдгээр зүйлсүүд ордог байгаа. Тэгээд мөн бусдыг бас маш хурдан уучлж сурах нь маш чухал байгаа. Тэгээд мөн өөрийн бурууг бас нуун даллалгүйгээр даруй бас тэрийг илчлээд би ингэсэн тэрүүдээс тэгсэн ингээд шууд ингээд уучлалыг хүсэх нь маш чухал байгаа тийм. За тэгээд ер нь уучлаад сурчих юм бол би сайн нөгөө өөрийнхөө төлөө зөөл гэж хэлснийг бас тайлбарлана санагдав. Хин нэгэн заримдаа биднийг уурлуулсан, гомдооцсноо мэдгүй л явж идэг. Гэтэл бид нар өөрсдөө гомдсон байж яах тохиолдол их байдаг. Тийм болохоор та эсрэгээрээ хин таны гомдоосон ч гэсэн та уучлах юм бол та өөрөө нэгдүгээрт гомдохгүй учраас сэтгэл санаат нь амар тайван байна. Тийм болохоор та бусадтай харилцагтаа ч ялангуяа тэр гомдоосонтой харилцаатай нь илүү дээр илүү сайн байх болно гэж магадгүй хин нэгэн таныг гомдооцсон байгаад та уучлсан байгаад тэр хүнтэй таныг уучлсныг мэдрэх юм бол тэр хүний зүр сэтгэлч энэ хүнээр намайг уучлж гэж мэдрэхтэй бас сэтгэл нь надад солонгосоор миянада гэж ярьдаг тийм танд бас арай өөрөөр хандаж эхлэх байх те та хоёрын харилцаа илүү сайн болно. Тийм тэгээ яг нэг яг өсөнзөн санчаал гомдчаал ч юм уу тийм тохиолдолд яар харилцаа ингэж алдагдаж эхэлдэг тийм харилцаад нэг юм хан хэрэн боссон ч юм шиг тиймэрхүү мэдрэмж төрдөг. Яг тэр бүгдээрээ арилдаг уучлалцсан тохиолдолд. Тийм ер нь тэгээд шийдвэр гаргачихвал амар юм шиг байгаа. Тэр нэг байх тэр хүнд гомдоод байхгүй ер нь хүмүүсийг амархан уучлалнаа гэдээ өөрөөсөө нэг шалтгаан гаргаж ирээд хайгаад тийм уучлахад бэлэн байх юм бол тийм яг нөгөө шалтгаан гаргаж ирнэ гэж бас их чухал зүйл байна л да. Яг тэр хүнийг уучлах би шалтгаантай байж тэр хүнийг бас уучлах амархан байж болдог тийм. Тийм болохоор өөрөөсөө тэр хүнийг уучлах шалтгааныг бас хайгаад ичээрэй. Яг хөө шалтгаан гэхээр хүмүүс бас ойлгохгүй ч гэж магадгүй хэрэг би одоо шалтгаан гэвэл надад ийм санаа орж иж байна л да. Би нэг хүний аяг гомдооцсон. Тэнгүүт тэр хүн намайг уучлсан. Би маш их баярлсан. Харин өөр хүн намайг гомдооход тэр хүнд биш харин өөр хүнээс би уучлалыг авсан учраас энийг би шалтгаан болгоод энэ хүн намайг ингэж одоо уучлж яхад би яагаад энэ хүнийг уучлж болохгүй вэ? Гэс нэг ийм шалтгааныг гаргаж ирээд та бусдад одоо уучлалыг тарих юм бол уучлах юм бол арай илүү уучлахад тань сэтгэл санаа амар тийм арай хурдан байх болоо гэж бодож байна. Тийм хандлагаар хэлсэн тийм үү? Би тэр нэг юм жишээ гаргалаа. Магадгүй шалтгаан гэхлээр бас ойлгомж байж магадгүй тийм тийм. Бас тодорхой тайлбар өгөхгүй бол. За тэгээд ууч зантай нэг амтны зөвлөг байгаа. Тэгээд ерөнхийдөө зан чанартай амтны зөвлөг. Тэгээд ууч зантай ямар амт юм бэ гэхлээр хонь байд юм байна. Хонь ерөнхийдөө ихэвчлэн хоньны хараан дор зүлэг ногоотой, бүр нууг толгоцтой, тайван эдээштэй амтан байгаа. Тэгээ мөн араатай амьтад дайрах юм бол хонь өөрийгөө хамгаалж чаддаггүй ба. Хариу ямар нэг зүйл хийх гэж оролдох нь улам их шарах олоход хүргэдэг байгаа. Тэгээ мөн хонь өвчнийг нэлээд сайн даадаг амтан. Тэгээ мөн зовлон зүгтөрийг чимээгүй хүлээж авдаг тийм амтан байгаа. Тэгээ ямар ч хитүү, ямар ч их цастай байсан ингээл бэлчээ явж үлээдэг тийм амтан шүү дээ тий. Тэгээ мөн өөрийнх нь эсрэг хийсэн зүйлсийг бас хурдан мартдаг тийм амтан байгаа. Тэг ингээ бодохоор яг хонтой тэр уушсан нэлээд сайн зогсож байна тий. Тэгээс зовлон зүдгүүрийг чимээгүй хүлээж авдаг гэдгийг сонсоход надад хонь гаргахад хоньыг чимээгүй хүчтэй шүү дээ. Ямар юугаас сонсогд. Тэр санагдаад тэгээд ер нь ямар ч хүний ямар ч дайралтанд орсон ч гэсэн яг хонь шиг байж чадах юм бол тэр хүн үнэхээр ууч зантай хүн юм а гэж хэлж шиг намхан дөлгөө гэж бодож байна. Тэгээс миний сэтгэл юу хэлж байгаа юм гэхээр өөрийнх нь эсрэг хийсэн зүйлийг хурдан мартдаг аа гэдгийг харахтаа ямар ч хүн сайн муу талтай байж болно, ямар ч хүн алдаа хийж болно, бас сайн зүйлийг хийж болно. Тэгээд тийм болохоор хин нэгэн танд
одоо буруу зүйлийг хийх юм бол тэрийг нь та буруу зүйл хийсэн штэ гэд явуулгүйгээр яг хон шиг тийм эсвэл буруугаар ойлгоод ч юм уу ямар нэгэн зүйл байсан байх та гэсэн тийм хандлагаар хүлээж аваад тийм мартаасай өнгөрөөдөг болоосай уучладаг болоосай гэж хэлж байна. Тийм шүү. Тэгээд сонноос суралцах юм их байна ингээд сонсоод. Монгол ялангуяа их байгаа ч хүмүүс олон одоо харах боломжтой байна. Тийм болохоор хүмүүс бас хоныг харахтаа ууч цааныг нэг эргээд нэг харж байгаасаа өөрөөсөө ууч цаан байна уугүй юу нэг анзаардаг байгаасаа гэж хэлж байна. Хамтдаа нэг уран бүтээл сонсоод ирээдээ нэлээд. За тэгээ. За тэгээ бүгдээрээ хамтдаа Цэлмөний хүлээлт дууны ремиксийг сонсоод эргээд студид олцсон. За маш гоё ремиксийг сонсоод ирлээ. Тэгээд таалагдсан байх. Тэг өдөр өргөжлүүлээ яри. Ямар сан чанар ярих вэ? Маш олон зан чанар байна. Тэр донд урайлах. За тэг урайлах зан чанар. Ер нь урайлах юм байна гэдэг нь хүнийг
бас хөндөөлж бас хүнд сэтгэл тавьж чадж байгаа нэг юм болов. Ер нь монголчуудаас урайлахын зочлонтой хүмүүс шүү дээ. Тийм тийм. Тэгэхээр хичнээн танихгүй хүн ч гэсэн гэрт нь гаднаас хүн орж ирвэл сайхан цай өгөөд идэ амсуулаад ядахтаа л хотынхан ч гэсэн за нэг чихэр амс гэж 5 литр гаргаж өгдөг тий. Тэгээ хүнийг ороод гарч яхад нь хоосон гарахгүй аяг хичээд тэгээд тийм урайлахын зантай хүмүүс байгаа. Тэгээд таны хувьд бас энэ урайлахын зан бити гээгээсээ тэгээд хин нэгэнд илүү их танихгүй хүн ч гэсэн яг урайлахын байгаад тийм тий хаач явсан дээр айгу урайлахын байгаад хүн болгондоос бас сайн ханддаг ч юм уу тий. Тэгээс урайлахын зан гадаадд явж байхад бас анзаардаг шүү дээ. Гадны хүмүүсээс ч тэр эсвэл одоо Монголд манд байгаа гадаад хүмүүс яхаа мэдгүй уучраа гоё явж байхад нь урайлахын зантай хүн бол очиод сайн байна уу танд юугаар туслах уу тусламж хэрэгтэй юу гэд очиод асууж байгааг харахтаа ямар урайлахын зантай хүн бэ гэж хардаг шүү дээ. Тийм шүү. Ерөнхийдөө бас их тэгж харагддаг тийм. Тэгээд урайлахын зан илэрхийлсэн амтныг ярих юм бол анааш байгаа. Тэгээ сүргээрээ ер нь сайн сайхан байхын тулд бусдаа туслахад ямар ч үед бэлэн байдаг юм бол анааш байгаа. Тэгээд харуул зогсох, сүргээ хамгаалах, хин нэгнийхээ нялх төлөйг харж анхаарах, хэрэгцээ гарах бүрт анаашнууд бие биендээ урайлахынаар туслахад ямагт бэлэн байж байдаг юм байна. Тэгээд анаашийг харахтаа ч гэсэн бэлэн байдлыг харахтаа бас бэлэн байх зан чанар гэдэг чинь бас сайн зан чанар юм. Тийм шүү дээ. Тийм хизээд бэлэн байх. Тийм хизээд бэлэн бай. Ялангуяа хизээд туслахад хин нэгэнд харж хандахад бие биенийхээ сайн сайхны төлөө танихгүй хүн байсан ч гэсэн бас танихгүй дэр аяг холоо хийж байна. Танихгүй хүн байсан ч гэсэн тэр сүмний сайн сайхны төлөө бас туслахад бэлэн тийм урайлахын зан чанартай байгаасай гэж хэлж байна. Тийм тэгээ мөн урайлах байхын тулд нэн тэргүүнд бас хийх ёстой зүйлсүүд бас хэлье. Тэгээд үр бүтээлтэй байх нь маш чухал байгаа тийм. Өнөөдөр мөн чин сэтгэлээсээ бусдад туслахад бас бэлэн байх нь яг түрүүнээс хизээд бэлэн байх нь маш чухал тийм. Тэгээ мөн хэрэгтэй уур чадрыг бас хөгжүүлээрэй. Тийм. Тэгээ мөн бусдад туслах арга замыг бас өөрөө олж харж нээж илрүүлэх нь маш чухал байгаа тийм. Тийм. Тэгээ мэдрэмжтэйгээр олж туслаа тийм. Мөн бусдыг бас ойлгож байх хэрэгтэй. Энэ хүн ямар нөхцөл байдалтай байна тэр бүгдийг бас харж ойлгож мэдрэх нь маш чухал байгаа. Чинээс шиг мэдрэх нь маш чухал байгаа. Тэгээс туслахад бэлэн байх чухал ч гэсэн туслахтаа баяр хөөртэй. Тийм тий баяр хөөртэйгээр туслах маш чухал. Тэгэх юм бол тусалж байгаа хүн ч гэсэн айгүй баяр хөөртэй. Баяр хөөрн бүр 20-30-аар дахин нэмэгдэхээр илүү их баярлалтай байгаа. Тэгээд хин нэг үнэхээр урайлах надад туслаад ирэхт нь стол нэг энжел санагддаг шүү дээ. Тэгээд хин нэгэнд та энжел нь байгаасаа хин нэгэнд бас хин нэг энжлэр дамжуулж та тусламжийг хин нэг энжлэр дамжуулж та хамгаалтыг авсан бол бас бусдад яг тийхүү үлдэж чаддаг нэг юм байгаасаа эргэж бас тусалж чаддаг нэг юм. Тэр яг тэр миний өнөөдөр одоо жишээлбэл чамд тусалж байгаа тусламж хизээ нэг өдөр чамаа чин сэтгэлийг хөдөлгөөд өөр бас нэг хүн туслах тийм нэг хөшөөрг нь болоосоо гэж хүсэж байна тийм. Ялангуяа тийм энжлүүд чинь гинт гарч ирэл яваад өгдөг. Танихгүй хүний тохиолдолд тэр хүндээ дахиж туслах боломж байдаггүй учраас та дараагийн нэг хүнээс тусламж авсан бол хоёр болон түүнээс дээш хүмүүс чадлынхаараар олон хүмүүстээс тэгж туслаасаа гэж хүсэж байна. Тийм. Сэдэ өргөжлүүлээ ярих юм бол төвчээртэй чанарын талаар бид ярья. Тэгээд төвчээртэй чанарын эсрэг зан чанар бол тавтаргүй зан чанар байгаа. Тэгээд төвчээртэй зан чанар нь ер нь альва асуудал бэрхшээлийг юм дуусгах хугацаа тавихгүйгээр хүлээн аваад мөн хэр авах нь маш чухал байгаа тийм. Тийм тэгжиж бас хүний төвчээрийн бас төвчээр шалгадаж харагддаг байгаа. Цаг хугацаа ер нь тавихгүйгээр дуусах цаг хугацаа тавихгүйгээр идэгээс нэлээд чанга сонсогдож байна. Бараг л тэгж хэлмээр байлаа. Тэгвэл та хэр төвчээртэй хүн юм бэ гэдгээ та нэг яаж харах вэ гэхээр ер нь та төлөвлөсөн ч юм эсвэл таны хүсснээр ямар нэгэн зүйл одоо үйл явц ч юм ямар нэг ажил хэрэг бүтээгүй үед та яаж исэн бэ? Тэр үе шатыг яаж давж исэн бэ? Эсвэл хугацаанд хойшлох ч юм уу, сунжих ч юм уу, ялангуяа онгоц ч юм уу. Ер нь онгоцон дээр л их хвчлэн байдаг те. Юун дээр вогон дээр их байдаггүй шүү дээ. Тийм цаг хойшлно гэдэг. Тийм цаг хойшлно гэдэг. Эсвэл хичээл ч юм уу ямар нэгэн яг цагтай зүйл нь цаг нь хойшлох за тоглолт моголтон дээр. Тоглолтон дээр бол цаг нэлээд хойшлоо шүү дээ хвчлэн.
Тийм ер нь нэг цагтаа эхэлдэг нь ховор тэгээд мэдээж сайжирч байгаа. Тийм цагийн өрөнд барилгах гэж хичээж байгаа. Хоорондоо уулз ялан зүгээр ингийн амьдрал дээр хэн нэгэнтэй уулзъя гэж цаг тавуулдаг гэтэл хүлээх шаардлага гарна. Тэр үед та хэрэг төвчээрийг гаргаж байна. Төвчхийн тулд та юу хийж гэн утсаа оролдож гэн дуу сонсож гэн үү? Тийм. Өөртөө ер нь яаж тулж хайлтж одоо үзэж байна гэдгийг бас анзаараарай. Тэгээд хэрэг үр дүн ямар нэг зүйлийн үр дүн таны урмыг хугалсан ч гэсэн та зөвхөрлөлтгүй одоо урагшлуулсаар давшсаар өргөжлүүлсээр байна уу? Тэрийгэ дахин хийсээр байна уу? Үр дүнд хүрэхин төлөө. Тэр одоо хандлагыг харахтаа тас өөрөө хэрэг төвчээртэй нэг юм бэ гэдгийг олж харж байна. Тийм яг одоо яг хийж байгаа зүйл чинь ямар нэг шалтгаанаар бас бүтлгүйцсэн бол тэр шалтгааныг бас олох гэж шинжээд мөн дахин нэг оролдоод хийхийг бас хичээж байна. Тэрийг бас ажиглаж хараарай. Тэгэл яг хаа бас минийхээр болсонгүй гэж тэр үнэхээр гомдолдог бай. Асуудлын үр дүн нь танд point болж байна эсвэл хин нэг үйл явц ч юм уу эсвэл таны хүснээр ч юм уу тэрэн дээр та point тавиад байна бас нэг анзаараад үзээрэй. Төвчээртэй хүн бол за өөрийнхөө нь биш юм болсонгүй гэсэн ч гэсэн яг төгсгөлийн харахтаа төвчээд өнгөрдөг төгсгөлийн үр дүн сайн сайхан байх юм бол яг төвчээртэй занныхаа одоо үр дүнд илүү одоо өөрийнхөө хийж бүтээж өөрийнхөө бодсноос илүү сайн сайхан үр дүнг олж авч чаддаг байгаа. За тэгээд амтны хувьд ярих юм бол манарх гэдэг нэрвэхний төрлөөд байгаа. Тэгээ энэ нэрвэхээ болохоор өвлжих нутууурга нүүдэлхийн тулд хэдэн зуун бээрийн замыг туулдаг байгаа. Цельсийн тэг хэмнэн тэднийг хөлдөөгчгүй ер нь хөдөлгөгчгүй байлгах тул өвлжөөний хамгийн тохиромжтой температур болдог байгаа. Тэгээд хаврын урт нутагт буцах холын аяныг туулахад хөрөлцгөөц хүчтэй байхын тулд манарх нэрвэхээ бүхэл өвлжөнгөө амрах хэрэгтэй байдаг юм байна. Тэгээд тийм болохоор өвлийн тэр хөтнийг одоо хөлдөөх хэмжээний байсан ч гэсэн хөлдөхгүйгээр яг өөрөө бас төвчж гүрийж чаддаг. Тэгээд нөхнөр бол нэг тэлээгээ сайн ингээд чангалаад байж чаддаг амтан байгаа. Тэгээд ирээхийг харахтаа ч гэсэн богинохон нисэл өнгөрдөг юм шиг тэр дунд тийм аягүй эмзэгхэн харагддаг ч гэсэн тэр эмзэг амтанд хүртэл юм төвчээртэй зам байдаг юм байна. Тэгээд тийм болохоор та ч гэсэн төвчээртэй байгаарай. Уужуу 50 байгаарай. Бас ямар нэгэн зүйлд одоо ямар нэгэн арга хэмжээнд ч юм уу хандахдаа зөв арга барилыг ашиглан арга барил үр дүн хоёулаа чухал учраас та эргэцүүлж бодоод яг юунд дээр хизээ яаж анхаарах вэ төвчээртэйгээр ажиглаж анзаараад сая хэлсэндээ судалгаа хийгээд шалгасны эцсэн дээр та нэг огтлаарай. Тийм үн зарим зүйлийг хүлээх шаардлага гардаг тийм. Тийм үн та яг тэр хүлээж авах зураа өргөжлүүлээд хийгээрээ тэгээд яг хүлээж авах зураа таас хийж чадах зүйлээс хайж олох нь маш чухал байгаа тийм. Хийж чадах зүйлээс хийх нь маш чухал байгаа тийм. Хайжлаад хүлээж нэг гараа хамгаа суугаад. Тийм хамгаа суугаад гэж болохгүй. Өргөжлүүлээд чадах ятгаараа бүгдээс хийх маш чухал байгаа тийм. Бодит байдлыг хүлээн зөвшөөрөх нь маш чухал байгаа. Мөн алигийнч мөн хിവэр нүлдэх ёстой ялгаж салгаж сурах нь маш чухал байгаа тийм. Тэглийнхаа дээр бас түрүү нэг яриад өнгөрсөн өргөжлүүлээд хийгээрээ тэгчнэн асуудал тулгараад бүтлгөөцсөн ч гэсэн тийм орлого хийхээр тууштай байгаад төвчээртэй тууштай бүгд төвчээртэй байгаад хүмүүс FB-нд хэлж урамшуулдаг юм шүү дээ. Тэгээс урамшууллын тийм урамшуулдаг радиоч гэсэн тийм нэртэй радио хүртэл гарцсан. Тийм үү. Тэгээ тийм болохоор яг энэ урамшуул гэдэг төвчээртэй байгаараа гэдэг энэ сайхан мессежүүд хүнд урам өгөхийн хүчтэй өгөөд хүмүүст маш хэрэг болж байгаа хэрэгтэй үе учраас тийм радио хүртэл гарч ирсэн байхаа гэж бодож байна. Тийм болохоор танд ч гэсэн өнөөдөр хэлэхэд төвчээртэй бөгөөд зөрөгтэй тууштай байгаасаа гэж бас таныг урамшуулж байна. Бас уриалж байна. За тийм байна. За тэгээд бас өргөжлөлтөд бас талархах сэтгэл яхааргүй байх. Тийм. Сайн зан бүх хүнд байх шаардлагатай зангийн нэг илрэл бол талархах сэтгэл байгаа тийм. Тэгээс яг байгаа зүйлээ талархах нь маш чухал байгаа тийм бас. Тийм. Яг өнөөдөр амьдрал хэцүү байна гэдээ олон зүйлийг тоочж болох ч гэсэн тэр дунд заавал бас гэрэл гихтэй сайн сайхан зүйл байж лээдэг. Тийм. Тийм болохоор та тэр гэрэл гихтэйг олж хараад талархдаг байгаасаа хэрвээ та өнөөдөр эрүүл байгаа бол мөнгөгүй ч гэсэн эрүүл байгаадаа талархаарай. Тийм. Та хичнээн хүчтэй байгаа л хүчтэй ч гэсэн та гэр бүлтэй байгаадаа талархаарай. Хэрвээ гэр бүлээсээ та хол хүний газар байгаа бол хүний газар ч гэсэн интернет гар утас тийм. Холбоо барих зүйлтэй байгаадаа талархаарай. Энэ цаг үе бас ямар үлээ тий.
Тийм айгүй гоё орчин нөхцөлд амьдраад байгаа шүү дээ. Интернетээр бол баг дүрсээ хараасч ярьж байгаа. Дэрэгдээ байгаа юм шиг тий. Эзний хоолч гэсэн дэрэгдээ байгаа юм шиг юм ярих зүйлтэй, юм техник технологитой эрен үед амьдарч байгаадаа талархаарай. Тэгээд ингээ хайхаан бол ер нь талархах зүйл маш их байгаа тий. Бид нэрийн дөрөнд бас юу талархах шалтгаан юу вэ? Хайгаад үзээрэй. Та өнөөдөр ирүүл байгаад бас талархаж болно шүү дээ тий. Тийм яг өсөл та сурсан зүйлийг бодлоо талархаж байна. Тийм шүү дээ. Өөрийнхөө одоо эзэмшиж авсан мэрэгжил, өөртөө байгаа зүйл бас хин нэгэнтэй хамт амьдарч байгаа хамт амьдарч байгаа хүний хадлаа аав ээжтэй, эхнэр нөхөртөө, хүүхдүүдтэй ч гэсэн яг хамт амьдарч байгаадаас талархаж болно. Яагаад гэвэл хин нэг нь өвчтөй байгаад өөр газар байгаа дэмлэгт ч юм уу тустай амьдрах боломжтой гэтэл яг та энэ хүнтэй яг энэ цагт яг энэ өдөр чинь яг энэ үед та хамт байна гэдэг бас үнэхээр эргээд харахад энгийн боловч угаасаа байх ёстой юм шиг юм боловч талархах хэрэгтэй зүйл байгаа. Тэгээ ялангуяа бас эцэг эхчүүдтэй аав ээж нартай бас талархаж байгаа. Талархах хэрэгтэй. Тэгээ одоо сайжууд нь байгаа бол барьсан талархаснаа бас илэрхийлэх нь маш чухал байгаа тий. Ихэнх хүмүүсээс илэрхийлж чаддаггүй шүү дээ тий. Баярлаа гэж талархлаа илэрхийлж чадахгүй. Бас одоо эрүүл саруул өсгөж хүмүүжүүлсэн талархлаа гэд хэлж чаддаггүй. Тийм хүмүүс байдаг. Ерөөсөө л ингээд дэрэгдэн гээд байнга байж байгаа юм шиг санаал ерөөсөө хэлдэггүй тий. Мэдэрч байгаа юм чи мэдж байгаа гэл угаасаа л мэдж байгаа юм чинь гэл хэлдэг хүмүүс маш олон байна. Тийм болохоор хэлж илэрхийлэл тэр хүмүүсийн сэтгэл маш их хөдлөөд эргээд бас та харилцаанууд гэсэндээ улам илүү гоё сайжирч эхэлдэг байгаа тийм. Ер нь талархал бас хойшлуулж болдгоо зүйлсийн нэг миний хувьд талархал гэж боддог шүү дээ. Тийм шүү дээ. Талархлыг нэг хойшлуулад авах шаардлагач байхгүй гэж боддог. Тийм болохоор та талархах ямар нэгэн зүйлийг олж харах юм бол тэр даруйд нь талархлаа чин сэтгэлээс яг нүдрөөр харж агаад хэлдэг нэг юм байгаасаа гэж хэлж байна. Тэгээд яг энэ ч гэсэн та нэвтрүүлгийг үзэж байгаа танд битэрийн зүгээс бидэртэй хамт байгаад бас бидэнтэй хамт байгаад баярлалаа гэж хэлэх байна. Тийм шүү, баярлалаа. За бүгдээрээ цаг бас нэлээд явсан байна. Аль хэдийн 52 минут болчихжээ. Тэгээ бүгдээрээ нэг дуу сонсоод эргэж ирэх үү. За тэгээ. Их хотын залуус киноны саундтрек Лего хамтлагийн дуусан I Do It гэсэн урамтлалыг зориулъя. Sarç
ширэн болоод ууч аш муутай алин аваашиг цаг тутам чамаа хэнэ шалгаахгүй хашаа явсан ч харцсан гахгүй чи бид хоёрыг хэнэ шалгаагүй Ангал чи зогсохгүй Арашаахгүй Алтах бирэхгүй Ангал чи ханбин чи Ангал чи зогсохгүй Арашаахгүй Алтах бирэхгүй Ангал чи ханбин чи За бүгдээрээ дуугаа сонсоод ирлээ. За. Өнөөдрийн нэвтрүүлгийн цагаас өндөрлөх төгөж байна. Тэгээд бүгдээрээ нэвтрүүлгийг дуусгаад нэвтрүүлгийн төгсгөл цахим хаяга дахин нөгөөдөө танилцуулъя. Тэгээд манай вебсайтын хаяг бол www.md1 дундуур зураас radio.com сайттай байгаа. Тэгээд мөн та бидэнд санал хүсэлтэй мөн ил захидлал гэх бол манай MD1 radio@never.com саягаар та явуулах боломжтой байгаа. Тэг мөн та манай нэвтрүүлгийг YouTube-аар үзэх боломжтой. YouTube-ийн хайх хэсгээр та MD1 зай аваад радио гэдэг юм бол шууд болоод мөн давталтуудыг үзэх боломжтой байгаа. Мөн та бидэндээс Face-ээр холбогдож байна. Face-ийн маань хаяг Mongolian Diaspora гэсэн нэртэй байгаа. Саний хэлсэн MD1 radio@never.com имэйл хаягаар хайж болно. Мөн бидний хуудас маань Mongolian Diaspora интернет радио стейшн гэсэн нэртэй байгаа. Тийм манай нэвтрүүлэг 7 хоног бүрийн даваалал баасан гаруудын орой 20 цагаас 21 цагийн хооронд танд хүрж байгаа. Та эдгээр цагуудаас бидэнтэй хамт байгаарай гэж хүсэж байна. Тийм манай MD1 радиос бэлтгэн гаргадаг охид төсөгчүүд эмэгтэйчүүд ээжэд зориулсан дэгжин зүрх нэвтрүүлэг маань мигмар гараг бүрийн орой 20 цагаас 21 цагийн хооронд танд хүрж байгаа. Та эдгээр цагтаас бидэнтэй хамт байгаарай гэж хүсэж байна. Тэгээд дараагийн нэвтрүүлэг хүртэл түр баяртай. Сайн нэгүүлэхтэй зүрх шихгүй байцгаая.